Эхний мэдээ танилцуулъя. Улсын хурлын төсвийн байнгын хор оролдож 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2017-оос 2018 оны төсвийн төсөөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн байна. Мөн 2016 оны төсвийн тодтголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хилцэх хэсэг асуудлыг шийдвэрлсэн. Өөрөөр хэлбэл татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхийг дэмжээг байна. Сүүлэнчлүүдэд уул уурхайн салбарын өсөлттэй холбоотойгоор төсвийн орлого их нэмэгдсэн. Гэвч дэлхийн зах зээл дээрх уул уурхайн экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үн буурч, түүнийг дагаад экспортын бит хэмжээ уул уурхайн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан. Энэ нь манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж эдийн засгийн хүндрэлийг үүсгээд байгаа. Төг үеийн үн өндөр байсанчлүүдэд нэмэгдүүлсэн зарлага санхүүжилтийг богино хугацаанд бууруулж, зарлагын шинжилгээг хэрэгжүүлэх шаардлага бий болсон. Тиймээс төсвийн тодтголоор улсын төсвийн хөрөнгө оруулалт зарцуулалтыг их хурлаар эцэслэн шийдвэрлэх юм а. Эдийн засгийнхаа болцоо боломжийг харж байгаа. Бид бол одоо нөгөө хөндлөхийн хэрээр хөлөөж ийн гэдэг зарчмаар энэ 4 жилд явахгүй бол цаашдаа бол Монгол улсын хувьд бол энэ өмнөх одоо жилүүчиг байдлаар үргэлжлээд байх юм бол эдийн засгийн хувьд бол нэлээд хүндрэхээр ийм төлөв байдал бол ажиглагдаж байгаа. Ойролцоогоор 200 гаруй тэрбум төгрөг бууж байгаа. Энэ үлдэж байгаа хугацаа маань одоо 3 сар гаруй удаа хугацаа үлдчих гэдэг шүү дээ. Тодтгол бодлогдоод хэрэгжиж эхлэх оронд 9 сар гарах байх. Төсвийн нэгдсэн төсвийн алдагдлыг хүлээгдэж байгааг үүсгэхлээр нэг 4 их найддаг өрөг давна. Мөн дунд хугацаанд төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зарлага санхүүжилтийг бууруулах бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилгоор дагалдах хуулиудад өөрчлөлт оруулахаар тооцож, холбогдох өөрчлөлтийг төсвийн хүрээний мэдэгдэл тусгасан байгаа юм. Нийт 28 хуулийн төсвөл 4 улсын хурлын хотоодын төслийг хэлцгэсгийг асуудлаар санал хурааж дууссан. Мөн дэмжигдээгүй саналуудыг нэгтгэж байнгын хорооноос гарах санал дүгэлтэнд тусган чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулгаар тогтсон юм а. Тэгэхээр дээрх мэдээллийг илүү үзэгч та бүхэндээ дэлгэрэнгүй мэдээлэл хүрэхээр студидтэй бид улсын хурлын гишүүн Болдыг урайдан тэнд орой минь төргөе. Сайн байна. Сайн байна. Тэгэхээр өнөөдрийн байнгын оролдооны хурлаар нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх асуудлыг одоо гишүүд дэмжээгүй энэ талаар сая мэдээлэл явууллаа. Зомон энэ асуудал болон одоо татварын тухай хууль болоод өчигдөр эргүүлэн татсан одоо хуулиудын таны байр суурийг юуны өмнө сонсъё. Өчигдөр бид бол байр суурийг бол маш ойлгомжтой илэрхийлсэн. Тэгэхээр өнгөрсөн 4 жилийн парламентын хувьд бол үнэхээр хамгийн том олд бол эрхцүүн шинжил байсан. Хүмүүсийг эрхчлөөг нь олгосон тийм ээ. Энэ дотор бол эрхцүүн маш олон том багц хуулиуд тийм ээ. Юу гэхээр одоо жишээ нь ерөөгөө зөрчлийн хууль гэж энэ бол 400-500 хуулийг өөрчилж хийсэн том хууль. Энийг дагах процессын 5 хууль. За дээр нь бол одоо эдийн засгийн ил тод байдлын хууль тийм ээ. Одоо энэ далд эдийн засгийг үгүй болгох. За тэгээд энэ татвар дээр доктортой бодлого явуулах. Төсвийн нээлттэй болгох гэдэг маш том өөрчлөлт хийсэн байхгүй. Тэгээд ээж дараатаа бүгдээс нь хурж байна. Одоо хамгийн хамаасмаар зүйл бол одоо өчигдөр улсын хурлын тогтоолоор батлагдсан гэр бүлийн хүч хилний эсрэг болно. За тэгээд эрүү зөрчлийг дагсан процессын хуулиудыг буцаагаад дээр нь бол тэр хоёр хуулийг бол бүр эргэжил хүртэл хойшлуулах асуудлыг одоо өнөөдөр ихний хэлцүүлгээ хийж явж байна. Тэгэхээр энэ цаг үеэр үнэхээр одоо энэ торгон агшин болчиход байна. Энд бол үнэхээр манай бүх бизнес сектор бүх иргэдийн хувьд тийм ээ. Өнөөдөр эрхэн зөрчигдөж байгаа эмэгтэйчүүд, ахмадууд, хүүхдүүд энэ бүх хүмүүсийн хувьд бол үнэхээр хар өдрүүд хар он жилүүд хүрэлцэн ирж байгаа нь бол маш их аимшиг төрүүлж байна. Тэгэхээр энэ бол эдгээр өөрчлөлт бол ерөөсөө 90 оны ардчилсан хувьсгалтай дүүх юм өөрчлөлтүүд байсан байхгүй. Тэр улсаар бид бол яг улс төр эдийн засгийн үндсэн эрхээ л олж авсан. Гэхдээ яг энэ цаашаа энэ хүн шиг амьдрах энэ эрхээ олж чадаагүйсэн байхгүй. Тэгээ энэ бүх асуудлууд шийдэгдсэн. Гэхдээ өнөөдөр одоо эдийн засгийн хүндрэл хямрал гэсэн одоо асуудал далаалангаа тэгээ нөгөө талд нь бүх татварыг одоо нэмээд дээр нь бол бүх мөрийн хөтлөрөөс ухраад ингээ явчихтай чинь ерөөсөө энэ бол яаж байж болохгүй асуудал гэж би хэлээд байгаа. Тэгэхээр эдийн засаг ийм хүнд байгаа. За 2017 онд бондын хүүг төлөх гээд маш их хүндрэлүүд учрнаа. Тийм учраас одоо татваруудыг нэмж одоо эдийн засагт мөнгө төвлөрүүлье гэсэн асуудал яриад байгаа шүү дээ. Энэ нь өөрөө хэр зөв асуудал юм бэ? Харин тийм. Тэгээ одоо бол өчтөр бол төсвийн байнгын ороо яг нэг их хурлшиг байлаа. Засаг бол яг ингээд асуудлаа ордог тийм ээ. Айлхаар ард иргэдтэй өмөрүүлээл өөрснөө сууж үлдээл өөрснийхээ бизнес хийхэд бодож шít. Энэ талд нь татвар нэмээ бүх юмыг таны хасыг гэсэн мөртлөө энэ талдаа бол тэр олон тэрмийн төгрөгийн бизнесийн төслүүдэд оруулж ирж байгаа байхгүй. Гэхдээ төгөл хямраагүй юм байна шít. Тэгээ бүр тэрийг нөр төсвийн байнгын ороо яриад үгүй та нар наач ойлгохгүй ш тэгээд төгөл татвараа нэмээд 100 сая доллар олно гэж байгаа байхгүй. Улс орноо сүрүүлчихэд 100 сая доллар олоод тэгээ тэргээрээ энэ бүх төсвийнхаа тэр олон тэрүүнгээд байгаа алдагддаг нөхөө дээрээс нь тэр 500 сая долларынхаа бондын төлбөрийг төлөө тийм ээ. Ямар логикгүй байгааз. Энэ чинь бол
цаана бол өөр зорилготой гэж харагдаад байгаа. Ер нь ямар зорилго нь бол мэдэхгүй. Одоо энийг л одоо бид эсэргүүцэж энэ буруу болдгоо зогсоогоо зороо байхгүй. Одоо нэгд бидний их хурл дээр одоо үг хэлэх хэрэгийг хязгаарлаад тийм ээ. Их хурл одоо энэ парламентэд сөрөг хүчин ажиллах болцоо олохгүй бид яг гудамжиндаад гарна шүү дээ. Яг энэ 2000 онд давтагдсан байхгүй. Тэр үед бид 2 судалтай болсон, өнөөдөр 9 судалтай. Тэр үед бид нэр одоо үг хэлэх болцоо авахгүй одоо тэр гişүүд гүндлээ гişүүд чинь тухайд одоо арга бариад лозон бариад явж байлаа. Тэгээ бид чинь тракторын жагсаал тэгээд арт хүн энэ ойлгуулсан байхгүй их гэж чинь. Ойлгуултыг. Одоо ойлгуулах цаг бол болсон. Ер нь бол татвар шимтгэлийг одоо төлснөөр иргэдийн амьдрал дээр болон өөр ямар сөрөг одоо үр дагаврууд гарах вэ? Та түрүүн бас далд эдийн засгийн одоо хуулийг хэрэгжүүлээд өнөөдөр бол хэдэн тэрбум төгрөгийн орлого олсон тийм өнөөдөр энэ ажлыг бас ухарсан асуудал болох гэдэг нь. Шууд одоо энэ аяа гэж тийм одоо дахиж ийм хууль гараад нэмэг болно шүү дээ. Хууль гараад хүмүүс за ерөөсөө тийм ээ та нарт эндүү их татвар биднээс бид нар ямар ч ашиггүй алдагдaltaй бизнес хийж байхгүй шүү. Ер нь Монгол улс бизнес хийж чинь өөрөө маш хүнд байхгүй юу? Энэ жижиг зах зээлтэй гадаад гарцгүй нөхцөл тийм. Тэгэхээр ийм нөхцөл байхад бид нар бол яа харахгүй амьдралын ирэхээр тийм ээ одоо хоёр баланстай байлаа. За та нар үнэхээр одоо ил тод байдлын одоо энэ өршөөл гаргаж байгаа бол бүх юмаа нээлээ гэдэг. Бүх юмаа ил болгоод нээгээд яг ингээ сайхан явах чийтэл тэрэн дээр нь тэггүй гэж тийм ээ. Өөрөлд төр арт түмний бизнес хэрэгчтэй хуурж байгаа байхгүй. Ингэх юм бол дахиж энэ нэтгэл төлөвлөлт 100 жил хэрэгтэй. Дээр нь бол ямар ч үнэхээр хямрал бай хүндрэл бай эдийн засгийн үед татвар нэмж гарсан түүх мэдэхгүй. Одоо хаана юм байсан би ерөөсөй ойлгохгүй. Энэ бол ерөөсөө биеийн муудсан хүнд дээрээс нь хор өгөхтэй адилхан байхгүй тийм. Ийм өгөхтэй шүү дээ. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлнэ гэдэг чинь 2 сая 500 төгрөгнөөс дээш цалинтай онд шимтгэлийг нэмэгдүүлчлээ. За мэдээж бол энэ дээр бол буцаал сөрөг үр дагаврууд гарах байх гэж ер нь бол үзэж байна л да. Гэхдээ үүгээрээ дамжаад бас бизнес эрхлэгчдэд бол аж ахуй нэгжид ямар одоо сөрөг одоо та нар хатвар хэнийг ч асуу. Өнөөдөр тийм ээ тэгж нэг их цалин аваад ашиг олготой ажиллаад ингэж яваа бизнесүүд байхгүй болцсон. Энэ хүндрэлд чинь бол ингэ нэг төр зэсэг хамсаад байгаа юм биш шүү дээ. За нар бол магадгүй цалин, ундаг машин бүх юм орондоогоо нэмээд дэд сайдаа бий болгоод ингэ алгамчдаа хуваарлаад тийм ээ. Тэр моро өндөр үнэтэй хөдөлж аваад аймгийнхаа бөхчүүдийг тодруулаад явж байгаа шүү дээ. Гэхдээ нөгөө талд нь бол үнэхээр яг энэ хүмүүсийг өдөр болгон цалингийн өгдөг. Өдөр болгоноос хөлсөө гаргадаг энэ бизнесүүд энэ бүх аж ахуйн нэгж чинь үнэхээр хаалга үүдээ барьж шүү дээ. Үгээ барж шүү дээ. Банкны салбарт бас нэлээд хүндрэл учрах болов гэж хараад байгаа. Санхүү банк өрнөдөд энэ эдийн засгийн нэг л сул юм шүү дээ. Яг хүний бие мууд нь гэхэлэр одоо зөвхөн толгой өвдөд авах шүү дээ тийм ээ. Үнэхээр үнд өвчин чинь хүний бүхэл организм хохирдог шүү дээ тийм ээ. Тэрнтэй адилхан өнөөдөр эдийн засгаа бол ингээд талдаас нь одоо ингээд энэ хүн жоохон шахчих хингүүт нь гарын цацаал хийж байгаа байхгүй тийм ээ. Ер нь бол нэгэнтээ улсын хурлын байнгын орооны гишүүд төсвийн тодтолоор орж ирсэн нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх асуудлыг өнөөдрийн байдлаар дэмжээгүй байлаа ч гэсэн Монгол ардын бүлэг бол маргаашийн хувьд бол дахин авч хилцнэ гэж үзээд байгаа шүү дээ. Энэ нь өөрөө одоо улсын хурлын дэг болон хуулийг зөрчсөн асуудал болж хуурайд байна уу? Ер нь энэ хурлын нэг онцлог тийм болчиход байгаа. Юус ингээд бүх юм одоо нэг хүн юм уу нэг хэсэг хүний ингээд бүр ингээд дур зоргийн. Одоо байнгын орооны хурлыг энэ хурл өгснөөс хойш 3,000 хүн зарладаг боллоо шүү. Одоо цаг нь өнгөрсөн багт байнгын ороо зарладаг боллоо. За байнгын орооны хурлаа нууж гин. Нууж хийдэг боллоо. За тэгээд ер нь бол их хурлын чуулган байнгын орооны хурл зэрэг хийдэг боллоо. Одоо маргаашийн бүх хуваар батлагдсан гарцсан. Тэгэхдээ маргаашийн хуваарийн одоо бүх байнгын ороодыг болиулаад маргааш одоо шинэ одоо энэ одоо байнгын ороон дээр гишүүд өөрийнхөө санд зорилгоо илэрхийлээд үнэхээр энэ арт түмнийг дарамт болсон эдийн засгийг сүрүүлсэн энэ хуулиудыг зөвшөөрөхгүй гэж гишүүд шийдэж байгаа олонхоор ганцхан одоо сайд нар нь эсрэг өгж байгаа. Тэрийг одоо юу гэдгийг одоо улс төрийн дарамт хүч одоо юу гэдэг парламентэд одоо энэ дахиад нам гараас уцаа одоо намын дарамт намын сахилга одоо яг нэг социализмын үе шиг болж байгаа. Ингээд энийг цаашаа ингэж зөвшөөрөх юм бол бид бол тэгэхээр одоо өнөөдөр бол одоо сая сүүлийн 5 жилийн авалтуудаа өчтөр байхгүй болголоо. Бүр сүүлийн 25 жилийнхаа авалтыг одоо 20 сард байхгүй болгох энэ аюул бол очиж байгаа байхгүй. Ер нь ардчсан намын бүлгээс цаашаа тэгвэл ямар арга хэмжээ гаргалгаа гаргаж ажиллана гэж төлөвлөж байгаа бол ярилцсан асуудал. Бид бол одоо эцсийн хүртэл тэмцэн тийм ээ. Энэ бол арт түмний дуу болоо. Цөөхөлөж гэсэн үгээ хэлнэ. Байр сууриа илэрхийлнэ. Тэгэхээр хамгийн гол нь арт түмтэйгээ хамт тэмцэнтэй. Одоо өөр арга байхгүй тийм ээ. Энэ бол бидний хувьд бол эцсийн одоо энэ бол анх удаа биш л дээ тийм ээ. Та бүхэн санаж байгаа 92 онд бас л 70 гаруй гүшүүнтэй айхтар улс төрийн хүч гарч ирэл бүх юмыг хумайл ихэлсэн тийм ээ. За тэгээд тэн дээр бол бид нар тэгэл тэмцээл 94 онд ямар том жагсаас улаан болж ив тийм ээ. 2000 онд бас дангаараа гарч ирэл
Тэгэл бүх юмыг хийгээд дуртай үнэ хорж барьж хойжоод ер нь бол дураараа дургаж ялаа шүү дээ тийм ээ. Дотороо нэмэл хүмүүсийг бол бизнесийг хохироод тэгээд тэмцсээр бол ямар ч байсан амжилтанд хүрдэг. Ямар ч байсан нэг ялгаа нь бол одоо 7 сарын 1 шиг бүгдийг буудаад алчихгүй байх. Ямар ч байсан ард түмнийхээ үгийг сонсохоос өрөө байхгүй. Ард түмнээс одоо тодорхой юм амал санал авч гарч ирсэн юм нам. Тэгээд одоо маргааш нөгөөдрийн чуулган дээр та бүхэн хараарай. Би яг намын мөрийн хөтөлбөрөөс засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр тусгаагүй заалтуудыг банк орондоо санал хураалгасан. Бүгд эсрэг өгч байна. Өөрийнхөө намын мөрийн хөтөлбөрийн эсрэг өнөдөр өгж байгаа байхгүй. Одоо бүх нэрсүүдийн Facebook, Twitter-ээр тавиад үзүүлээ. Ингээд үзэхэд бол үнэхээр одоо хүүхдийн мөнгөний хүүхд болгоод олно. Намын хөтөлбөрт байгаа байхгүй. Эсрэг унгааж байна. Тэтгэврийн зээлийн хөг бууруулна. Намын хөтөлбөрт унгааж байна. Ядуу орлоготой айд өрхөд тэтгэнэ унгааж байна тийм ээ. Оюутнуудад зээл болгоно унгааж байна. Гэх мэтлэнгээр тийм ээ. Орон нутгийн зам гудамж хөтөлбөр ерөөс бүх намынхаа мөрийн хөтөлбөрт байгаа заалтуудыг бол унгааж. Тэгээ одоо орж ирээд их багш юу гэж ярьж байгаа гэхээр үгүй ерөөсө бид нэр 90% тусгацсан 10% тусгаагүй. 10% гэдэг нь үндсэндээ хийх ажлын 90% байхгүй. Тэгээд яг хад тоодоод үзэнгүүт хэрэгтэй хэрэггүй баахан бизнес одоо төслүүдээ бол 90% гээд оруулчихж байгаа. Яг ард түмний хүлээж исэн тэг цалинтаа яаж унгааж байна. Одоо C вирусыг цэглэн унгааж байна. Гэхдээ юу гэсэн хэлбэ тийм биз дээ. Энэ бүгдээс өнөөдөр буцаж байгаа байхгүй. За маш их баярлалаа. Та бүхэн ярилцах цаг үгээр өндөрлөж байна. Манай студид хүрэлцэн ирж бидэнтэй ярилцсан таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Тэр үзэгчдээ бид студидтэй улсын хурлын гишүүн Болттой ярилцлаа. Дараагийн мэдээлэл хүргэе.